Оросын улбаны улсад гарсан одоо мэдээлэлтэй холбогдуулаад хомсдол нүүрлэх нь үн нэмэгдэх нь гэдэг ийм одоо нөхцөл байдлыг бий болгож бас нөөцлөх асуудлыг үүсгээд байна. Тэгээ үүнтэй холбогдлолтой ажил Израилийн яамны зүгээс бас мэдээлэл өгсөн. За энэ нь юу юм гэхээр өнөөдрийн нөхцөл байдал дээр бол одоо хомсдол үүсэх үн нэмэгдэх ийм одоо зүйл байхгүй. Ягаад тэгэхээр өнөөдөр 71 мянган тонн буюу одоо Монгол Улсын ердийн хэрэглээний 33 хоногийн нөөц 92 төрлийн бүтээгдэхүүнээр байна. Дизель түвшний хувьд бол 106 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна. Тэгэхээр бол энэ хэрэглээ бид бүхний очир дугаарлалт үүсээд тасалдал үүсэх энэ нөхцөл байдал дээр бол бид бүхэн 6 хоногийн 7 хоногийн л нөөцтэй одоо ажиллаж исэн юм уу яа. Тэгэхээр 33 хоногийн нөөц гэдэг бол өөрөө хэвийн нөөц. Хэдийгээр одоо дотоодын аялал жуулчлалын сар эхэлж байгаатай холбогдуулж хэрэглээ өсдөг ч гэсэн энэ бол одоо хомсдол нүүрлэх ийм нөхцөл байдал байхгүй. За үнийн тухайд бас хэлэхэд бол дизель түвшний хувьд үн бууж Оросын улбаны улсаас ирсэн. Тийм учраас одоо наадмын дараа бол дизель түвшний үнийг буулгана. Харин 92 төрлийн бүтээгдэхүүн дээр бол тодорхой хэмжээний үн нэмэгдэх. Тэгэхээр багаар одоо 150 төгрөгөөс 200 төгрөгөөр нэмэгдэх ийм одоо үн ирсэн. За гэхдээ энийг бол үн хангамжийн зөвлөл наадмын дараа хуралдаж дараагийн сарын одоо өрөөний прогноз дээр суурилж үнэ нэмэх үү нэмэхгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Яг өчигдөр хувьд бас нөхцөл байдлыг аваад зүгээр хүмүүс бас жоохон дутуу мэдээлэл аваад гэх юм уу яаран хөдөлгөөн хийж байгаа ч гэмээр юм шиг тийм үйл явдлууд бас нэлээд ажиглаж байна л да. Тухайлбал үнийг бараг 300-400 төгрөгөөр өссөн ч гэдэг юм нэг ийм зүйлэг бас яриад байдаг. Гэтэл бас бид чинь нөгөө А92-оос гадна Евро 5 стандартын бензин рүү шилжих үйл явц бас яваад эхэлсэн гэдэг нэг ийм нөхцөл байдал бас байгаад байгаа. Тэгэхээр энэ бас яг юунаас үүдэлтэй ингэж байгаа юм бол өнгөдөгөр бас очир дараал тодорхой хэмжээнд үүсээд байна гэж байгаа энэ мэдээлэл өөрөө юутай холбоотой гэж та бүхэн зүгээс үзэж байна. Тэгэхээр түрүүний хэлдэг Орос улбаны улсад гадагшаа одоо бүтээгдэхүүн гаргахгүй болж байгаатай холбогдлолтой Монгол улсад дотооддоо хомсдол нүүрлэх байх гэдэг ийм таамгаар асуудал хандаж байгаа шиг байна. За мөн одоо үн нэмэгдэж магадгүй гэдэг зүйл. Тэгэхээр энэ 92 төрлийн бүтээгдэхүүн дээр үн нэмэгдэх асуудал бол 150 төгрөгөөр л одоо нэмэгдэх ийм нөхцөл байдал байгаа. Гэхдээ үнийн зөвлөл хуралдаа түрүүний хэлсэн эх сарын прогнозоо хараад нэмэхгүй байх ч одоо шийдвэр гаргаж болно. Тэгэхээр энэ дээр бол үн нэмэгдэх гэдэг за мөн одоо хомсдол нүүрлэнэ гэдэг байдлаар нөөцлөх юм одоо шаардлагагүй гэдэг бас дахин давтан хэлье. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь ер нь бол Монгол Улс Евро 5 төрлийн бүтээгдэхүүн рүү шилжих ёстой. Мэдээж хэрэглээ бол тодорхой хэмжээнд нэмэгдээд явж байна. Энэний одоо давуу тал нь бол байгаль орчин одоо үзүүлэх, хүнд үзүүлэх, сөрөг нөлөөлөл харьцангуй багасна. Одоо хөхрийн агуулга багтаа ийм Евро 5 ангиллын бүтээгдэхүүн бид бүхэн одоо хэрэгэлдэг болох хэрэгтэй. Энэ нь бол техник хэрэгсэлтэй хүртэл одоо давуу талтай. Хоёр дахь зүйл нь бол энэ зөвхөн Оросын улбаны улсаас одоо 95% авж байгаа нөхцөл байдал бол ялангуяа 92-ийн хэрэглээн дээр их суурилаад байгаа. Тэгэхээр 92-ийн төрлийн бүтээгдэхүүн өөрөө Евро 2 ангиллал Оросын улбаны улсаас хэрэгжилж байгаатай холбогдлолтойгоор бусад одоо бүгд найрамдах Солонгос, Малайз, Сингапур, Хятад зэрэг улсаас бүтээгдэхүүн авах боломжийг олохгүй. Энэ нь өөрөө юу юм гэхээр Евро 5 төрлийн бүтээгдэхүүн учраас өндөр үнэтэй. Стандарт нь өөр өндөр стандартын сайн төрлийн бүтээгдэхүүн учраас өндөр үнэтэй. Тэгэхээр нөгөө Евро 2 төрлийнхээ бүтээгдэхүүнээ Оросын улбаны улсаас авч хямдхан үнээр авч хэрэгжилж байгаа учраас энэ Евро 5 руугаа шилжих шилжилт өөрөө их удаашралтай байгаа. Тэгэхээр цаашд бол Евро 5-ыг шилжүүлээд явах юм бол бусад улсаас одоо үндсэндээ ижил төрлийн үнээр одоо бүтээгдэхүүн авах хангалт илүү сайжрах, илүү найдвартай болох ийм одоо боломж нь болно. Тэгэхээр та сая дөрөв дурдлаа нөөц бол ямар ч хэвийн төвшөндөө бол явж байгаа гэдэг. Тэгэхээр одоо ер нь цаашдаа энэ нөөцийг бас бид савыг нэмэх тал дээр ялангуяа салбарын сайд бол нэлээд ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр энэ ажил хэр урагштай ахицтай байгаа бол бид ер нь ойрын хугацаанд яг энэ савыг нэмэгдүүлэх тал дээр ер нь ямар арга хэмжээ авах боломжтой. Тий одоо бид бүхний хадгалж байгаа хэмжээл үндсэндээ Монгол Улсын 1 сарын хэрэглээг л хадгалах юм савтай сүүлийн 30 жил ийм л нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ савны хэмжээг бол маш богино хугацаанд одоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг энэ бодлогын шийдлийг бол ажил Израилийн одоо сайдын авч хэрэгжүүлж байгаа ажил 20 тэрбум төгрөгийн одоо татаасаар хувийн аж ахуйн нэгжүүд саваа өргөдөх ийм одоо ажлыг хийж хэрэгжүүлж байна. Зөвхөн энэ жилийн хувьд бол 291 мянган метр куб савны багтаамжийг нэмэгдүүлэх төслүүдийг бол аж ахуйн нэгжүүд эхлүүлсэн. Эхнээсээ 8 сарын 1-ээс эхлээд одоо ашиглалтанд орно. За энэ жилийн тухайд бол үүний бол 150 мянган метр куб одоо сав болон агуулга ашиглалтанд орно гэж тооцож ажиллаж байна.
Тэгэхээр бас дөнгөж саяхан ашигт малтмын тухай хууль бас шинжилэн батлагдлаа. Тэгэхээр танай яамны зүгээс бол мэдээж энэ хуулийн дээр нэлээдгүй энэ бол олон жил бас хүлээгдсэн олон юм хоригдлогдсон асуудлууд байсан. Тэгэхээр яг энэ хууль одоо хэрэгжиж эхэлснээр ямар хүлээлтүүд юу гарах вэ? Хамгийн түрүүнд шууд утгаараа ер нь яг зах зээл дээр ямар эффектүүдийг үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хууль маань бас хараахан эцлэн батлагдаагүй. Эцсийн одоо найруулга, эцсийн хилцүүлэг Монгол Улсын их хурлаар дэмжигдсэн. Намрын чуулганаар бол батлагдана. За энэ хууль бол олон жил одоо үе үеийн сайдууд өргөн барихаар төлөвлөж зарим нь одоо өргөн барьж буцаагдж ирсэн ийм одоо түүхтэй. Хэдийгээр одоо шинжилсэн найруулгын хэмжээнд хийгдээгүй ч гэсэн нэмэлт өөрчлөлтөөр асар олон одоо энэ салбар болон Монгол Улсын эдийн засгийг тэлэх ийм томоохон өөрчлөлтүүдийг бол бид бүхэн бас оруулсан. Эндээс одоо дурдах юм бол жишээлбэл одоо орон нутгийн нэгдсэн санд оруулдаг 10% ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийг 20% болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр цаг хязгаар орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс тухайн одоо байгалаа ашиглуулж байгаа бол өөрсдийн аюулгүй найдвартай амьдралаа бий болгох, дэд үтсийг бий болгох энэ одоо хөрөнгө оруулалтын орчин нөхцөл сайжирна. За мөн одоо энэ өргөн удам нутаг дэвсгэрийн хайрлан хамгаалдаг монголчууд нүүдэлчин ахуй соёлтойгоо зэрэгцэж энэ боловсон одоо салбар хөгжих энэ одоо бодит зүйл дээр бол битгүү хаалт нөхөн сэргээлтийг их сайн хариуцлагаж оруулж байгаа гэд ингээд олон сайн өөрчлөлтүүд бол хуулинд байна. Нөгөөдгөөс яг шатгааны татаа авалт тал дээр ер нь Оросын улмаанаас гадна ер нь нэмэлт их усрууд дээр ямар байдлаар татаа авах боломжтойгоор ер нь сүүлийн үед ажиллаж байгаа бол тухайлбал түрүүн таны одоо сайн дурддаг Малайз гэдэг юм уу те нөгөө л урд төршөөс авах хэмжээг илүү нэмэгдүүлэх гэдэг юм уу яг нөгөө талаа стратегийн бодлогын хувьд ер нь яг эрсдэл болоод боломжит хямралын эсрэг ямар хариу арга хэмжээг төлөвлөж байна. Ер нь бол нөгөө ойрхон орнуудын нөхцөл байдалтай холбогдуулаад ормозын хоолой нөхцөл байдлаас шалтгаалаад өмнөд төсд бол бүтээгдэхүүн үнэ их өндөр байсан. Харьцангуй одоо энэ тодорхой хэмжээний ажлууд хийгдсэний үр дүнгээр бол одоо сайжраа явж байна. Одоогийн нөхцөл байдал дээр $71 ам брент бүтээгдэхүүн төрлийн одоо газрын засны үнэ тэгэхээр 100 гаруй ам доллар 118 ам доллар төрж исэн шүү дээ. Тэгэхээр энэтэй холбогдлолтой бол бүгд найрамдах Солонгос улс, Малайз, Сингапуроос орох бүтээгдэхүүн авах нөхцөл одоо бүрдэж байна. Үн таатай үнийн одоо нөхцөл байдал байгаа. Энэ ч утгаараа бүгд найрамдах Солонгос улсаас одоо бүтээгдэхүүн буюу одоо дизель түвшийг бол хоёр аж ахуйн нэгжүүд гэрээлээд одоо ачаалтаа хийж байна. Тэгэхээр Солонгосоос удахгүй одоо Евро 5 төрлийн сайн бүтээгдэхүүн бол орж ирнэ. За бүгд найрамдах хятад ард улсаас бүтээгдэхүүн авах одоо яриа хэлцээр яг идэрнж байна. Ер нь бол аж ахуйн нэгжүүд гэрээгээ хийгээд баталгаажуулсан. Харин нөгөө хөгжил шинтгэлийн хорооны одоо зөвшөөрлийг хүлээж ийн энэ одоо удахгүй шийдэгдэх юм бол богино хугацаанд одоо бүгд найрамдах хятад ард улсаас одоо бүтээгдэхүүн орж ирэх боломжууд нь өснө. Тэгэхээр яг л одоо түрүүний хэлдэг Евро 5 стандартад бид бүхэн бүрдэх юм бол одоо олон импорт их өсөр бол байгаа. Казахстан улстай хийж байгаа ярилцлага ер нь яг ямар шатанд явж байгаа бол нөгөөдгөр бас манай газрын тус боловсрол үйлдвэрт түүхий даавах гэдэг энэ гол чухал хилцлийг бас явуулж байгаа шүү дээ. Энэ ер нь хэр үр дүнтэй бол хэр зэрэг нааштай. За Казахстан улсын тухайд бол 3 том боловсруулах үйлдвэртэй. За ингээ бүтээгдэхүүний хувьд бол хэдийгээр одоо том үйлдвэрүүдтэй ч гэсэн дотоодын хэрэглээг хангахад төдийлөн одоо сайн биш. Тийм учраас бид бүхэн бол энэ өргөтгөл шинжилгээнийхээ үйл явцыг бол харж байна гэдэг ийм мэдээг өгсөн. Харин бол түүхий тусыг нийлүүлж болох юм а гэдэг ийм одоо 1 сая тонн хүртэл одоо түүхий тусыг нийлүүлж болно гэдэг ийм яриа хэлцээр бол бас урагштай яваа. Одоо бол бид бүхэн тээвэр логистикийн асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг ийм л нөхцөлтэй ярилцж байна. Ер нь манай газрын тус боловсруулах үйлдвэр маань одоо энэ хэдэн хувьтай болж байгаа. Саяхан авсан мэдээлэлээс бас дамжуулах түүхий тус дамжуулах хоол 90 орчим хувьд хүрсэн гэсэн нэг ийм мэдээлэл бас байгаа. Ер нь яг газрын тус боловсруулах үйлдвэр нь хизээ ер нь эцсийн байдлаар бүрэн ашиглалтанд орох боломжтой. Сая бас зээллэгийг гадаа зээллэгийг үр ашгийг нэмэгдүүлэх тухай нэг удаагийн хуулиар бол бас дэмжсэн гэж ойлгож байна шүү дээ. Тэгсэн тийм. Ингэснээрээ бол гүйцэтгэлээр санхүүжилтөд 100 болгоод явах санхүүгийн их усэр нөхцөл нь бүрдсэн. Тэгэхээр энэ төсөлтний одоо нэг саад болж исэн чөдөр тушаа арилсан. Тэгэхээр маш богино хугацаанд ажиллаа төлөвлөөд одоо урагшлуулахад хэрэгтэй шийдвэр. Өнөөдрийн нөхцөл байдал дээр бол яг одоо техникэл хүчин чадлын гүйцэтгэлийн хувь бол нэг 56% тавь явж байна. Дамжуулах хоолойн ажил бол 96% байгаа. Үндсэндээ одоо дуусах шатанд ингээд орсон. Хөдөө Монголын ажлаа бид хүн 2028 оны эхний улиралд одоо ашиглалтанд оруулна гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаад явж байна. Ажил бол тасралтгүй хэвийн сайн үргэлжилж байна.
Нөгөөдгөр яг газар тус боловсруулах үйлдвэрийн санхүүжилтээр одоо ямар нэгэн асуудал гарах нөхцөл бол байхгүйгээр яг хэвээ явж байгаа гэж үзэж байна. Хэвээ явж. Төсөв ер нь цааш нэмэгдэх бол яах вэ? За төсөв 2 удаа тодтол хийгдсэн үндсэндээ энэ нь бол энэ лицензийн програм хангамж тоног төхөөрөмжтэй холбогдлолтой. За мөн одоо ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад бас юмны үн өссөн тий инфляц одоо нэмэгдсэнтэй холбогдлолтой ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бол цаашид үн нэмэгдэхгүй энэ одоо төлөвсөн үнээр ашиглалтанд оруулахад төлөвлөж байна. Ер нь бол одоо яг одоогийн байдлаар үүсэж байгаа нөхцөл байдал бол Оросын улбаны төсвийн зүгээс бас манай дийлүүлэх шатгуунаа бол ямар нэгэн хэмжээгээр зогсоохгүй гэдэг энэ зүйлийг бол бид нар яг бүрэн итгэлтэйгээр ойлгож болох уу? Тий бид хүн гэрээтэй явж байгаа. За жишээлбэлэхэд 7 дугаар сарын захиалга баталгаажсан. Эхнээсээ одоо ажилтнууд хийгдээд явж байна. Тэгэхээр Оросын улбаны улсаас бол манайтай энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд бол автоэнзим бол дизель түвшний хувьд бол ямар нэгэн тасдал хомсдол үүсэхгүйгээр бид нар доктортой нийлүүлнэ гэдэг ийм л гэрээтэй байна. Төгсгөлнөөс нэмээд тодруулахад ер нь одоо сүүлд намар улсын хурлын чуулганаар батлагдах хүлээлттэй байв шинжилсэн найруулгын тухайд ер нь хайгуулын лиценз болон түүний эдийн засгийн хэрэглэнд бас эрчимтэй оруулах тал дээр ямар тодорхой заалтууд тусгаж оруулж өгч байна. Тэгэхээр өнөөдрийн төвшөнд бол зөвхөн хайгуулын лицензийг сонгон шалгуурлалтаар олгож байгаа ийм л систем байгаа. Энэ бол зөвхөн эрдэсийн хоримтлалтай талбай дээр сонгон шалгуурлалтаар олгодог ийм одоо хувилбар. Монгол улс бол зөвхөн одоо 4.7% өнөөдөр одоо лицензийн талбай дээр үйл ажиллагаанд хийгдээд явж байна. Тэгэхээр энийг хаана юу байгаагаа одоо судлах шаардлага байна. Монгол улсын төсвөөр одоо эрэл үнэлгээний ажил, зураглалын ажлыг хийдэг. Өнөөдрийн төвшөнд 50 мянганы сур судалгааны ажил зөвхөн 48% байгаа. Тэгэхээр энийг хүртэл 100% болгох ийм одоо шаардлага байна. Зөвхөн энэ одоо эрэл үнэлгээний ажил, геологийн суурь судалгааны ажил гэдэг нь зөвхөн ашигт малтмалд ирдэг, хайдаг асуудал биш. Газрын гүнд болон гадаргуудаар байгаа олон геологийн эрдэсүүдийг тодорхойлох юм чухал одоо ач холбогдолтой ийм зүйл. Энэ хүрээндээ бол бид хүн эрэлээр талбай олгодог ийм одоо зохицуултыг нэмж олгож байгаа. Тэгэхээр ингэснээрээ бол улсын төсөөс одоо ачаал үүсэхгүй 300 тэрбум төгрөгийг хэмнэж хувийн хөрөнгөөр үйл ажиллагааг одоо эрчимжүүлэх юм боломж байна. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар яг одоо олон жил дарагддаг байсан тэр асуудлыг урагшлуулж ойлгож болох. Одоо лиценз авчаад дарчдаг шүү дээ. Хөдөлгөгчгүй яадагчгүй ашиг. Тий. Тэгэхээр ер нь бол яг одоо хөрөнгө оруулагч гэж юм. Яг мэргэжлийн одоо үйл ажиллагаа явуулах энэ компаниуд лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг ийм одоо боломжийг бий болгосон ийм шахалтыг үзүүлсэн, хариуцлагажуулсан тогтолцоо оруулж байгаа. Хайгуулын лицензийн хугацааг багасгаж байгаа. 9 жил болгож байгаа. За төлбөрийн зардлын доод хэмжээг нэмэгдүүлж, лицензийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж. Тэгэхээр маш богино хугацаанд яг таны дөрөвний хэлдэг шиг хадгалаад юу ч хийдгүү ингээ хав дараа суугаад эсвэл зарна гэдэг ийм одоо лицензийн 8 гэдэг нийгэмд гаргадаг ийм асуудлыг үүсэхгүйгээр мэргэжлийнхэн оролцож маш богино хугацаанд хөрөнгө оруулаад ажиллаа хийгээд байгаа бол үргэлжлүүлээ явдаг, байхгүй бол төрдөө буцаагаад өгдөг. Тэр нь төрийн эрэлт тод нээлттэй мэдээлэл болоод явдаг ийм л зохицуултыг хийж байна. За танд хүрэлцэн хийж ярилцсан баярлалаа.